Буян номын гэгээ тооноор чин цацарч бурхад инээмсэглэн хаалган дээр чин бууж буурал өвгөд халуун ам бүлэрийн цуглан бүх нээсэлбэгээ сайхан шинэлээрэ. Лайк ижти эрүүл мэнд тань мэдхэн совг. Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ та бүхэндээ лайк HD телевизээс эрхлэн гаргаж байгаа нутаг нутгийн аялал баярын хөтөлбөр маань эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд манай нэвтрүүлгийн зочин хойморд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Айс өгч. За. Үзэгчид та бүхэн маань мэдж байгаах төрийн наадмын дивжин зодоглохын хажуугаар дуулж за төмөн олондоо хайрлагдсан Говьалтай аймгийн Тонхил сумын Харьяат Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн улсын начин Содомын эрхэм баяргаа хүрэлцэн ирсэн байна манай хаврт байна. За амархан сайн байцгаана уу. За баярлалаа сайхан. Тэ шинэлж байна уу? Сайхан шинэлж байна уу? За. Үнтэй сайхан үйлжиж байна уу? Сайхан үйлжиж сайхан аваржиж байна. Сайхан аваржиж байна уу? Сайхан аваржиж байна. Эхний асуултаас соёлын гавьяат зүтгэлтнээс асууя гэж бодож байна. Таны хүмүүс начин гэхээсээ илүү дуулдаг эрхэм баяр гэж үзэгч төм маань мэднэ, тийм ээ. За ер нь магадгүй барилдахаасаа илүү дуугараад олондонд ер нь танил болсон болоо. Ер нь энэ талаар нэг асуу. Гэхдээ юу дуугараад танил болно гэж байхгүй. Эхлээд л барилдсан. Одоо тэгээд бидний үед чинь барилдаж явах үед чинь нөгөө энэ одооных шиг мэдээллийн олон хэрэгсэл багтаа олон телевизгүй ганцхан одооны хорол манай Монголын үндэсний телевиз тэр чинь тэгээд нэг 2 камер тавьчихсан тэгээд нөгөө барилдаж байгаа улсууд бүхчүүдийг чинь бүрэн оруулж чадахгүй нэгдүгээр 2 дугаар тэгээд ер нь одоо бол хагас бүтэнсээ өдөр болгон сайхан бүхий яваад л тэгээд шууд дамжуулаад тийм ээ тэр үед чинь цагаан сараар нэг юу бүх нэг дамжуулна Монголын орон даяар арай дугаар нэг явна телевизээр нэг явна улсын баяраар нэг явна. Тэгээд тэргээр чинь тэгээ нэлээд сайн барилдаад дэшээ нэлээд дээгүүр гарч ирэхгүй бол тэгээд тэр доогоор ялангуяа жаахан доохноор өвдөг шороод юм бол тэгээд телевизээр гарна гэж байхгүй шүү дээ. Тэгээд нэг 8 хос хөрөлж яхад тэр чинь тухайн одоо техникийн бүхэн чадлын тийм байсан байлгүй. Нэг 2 бүхэлдэр байж байгаа л тэгээд нэг 2хан бүхэл харахаас бусдын одоо харуулдаг байсан тэр үеийн одоо камер тэр үеийн техникийн хүч боломж нь тийм байсан байлгүй. Гэхдээ мэдлгүй яг тухайн үеч одоо бүх үздэг улсууд нь тэгээд сүүл рүүгээ яг одоо миний дуулахч нь бол нэлийн сүүлийн 90 хэдэн оноос эхэлсэн шүү дээ. Тэгээд 90 хэдэн оноос чинь дуулаад тэгэхээр чинь одоо ингээд сүүлийн үед одоо хүртэл дуулаад байгаа болохоор чинь нөгөө авса дуугараач гараад барилдахгүй одоо дуугараа гараад бахаа дуулдаг. Угаасаа яг тэ тэгэл тухайн үед ч гэсэн дуулдаг начлал гэдэг байсан. Одоо тухайн үед чинь бүхчүүд их цөөхөн хүмүүс дуулдаг байсан. Одоо энэ чинь сая манай бүхчүүдийн тоглолтуудад дэр нь жигтэйгэн олон ерөөсө бүгдээрээ л сайхан дуулаад байна. Тий. За айсан хөгчийн маань хувьд бол зууны малаа дуучин дорж давггүйн нэрмж уртын дуу дуулаачдын анх дугаар тэмцээнд та маань Гран при хүртэж байсан оюутан байхдаа тийм ээ. За магадгүй энэ үеэсээ эхэлж дуулаач уртын дуугаар илүү их явах, илүү их зам таны амьдралд тохиолсон байх гэж бодсон. Энэ талаараа та яриач. Оюутан байхдаа анх 4-р курс байхдаа хөрвүүлж ирсэн. Тэгээд мэдээж оюутан хүнд маш том урам зориг тий харилцсан. Тэгээд би чинь Монгол Улсын гавьяат турш дэлгэр багш дээр анх уртын дуу орж ирсэн шүү дээ. Тийм. Тэгээд өмнө нь болохоор соёлын сургуулийнхаа хормистын ангид нэг жил сураад тэгээд мэдээж дуучин болох сонирхсан байна. Тэгээд уртын дууны ангид 2 дахь жил хийсээс орцож ирсэн.
уртын дуучин мэдээж хорместрийн ангиас уртын дуучны ангид орно гэдэг бол нэлээд их авиастай, нэлээд их хоолойны хүч чадалтай хүмүүсийг ер нь бол гоцлолдуулны ангид авдаг байлаа шүү дээ. Ер нь бол одоо ч гэсэн яг тийм соёл урлагийн сургууль яг л тийм мэрэгжлийн маш мэрэгчлээ сайн тийм л уран чадвартай хүмүүсийг бол яг гоцлоочлуулж олж авдаг тийм ээ. Тэгэхээр багш маань за мэдээж одоо уртын дунд дурлж байгаа хүн би бол цаашаа хийх бай тээ. За чи энэ дуу ямар ч үсэн сонсоод сураад тэгээд эхлээ шалгуулна гэдэг надад даалгавар өгөө. Хугацаанд тодорхой хугацаанд тэгээд мэдээж тэр хоёр дуугаа би сураад тэгээд багштай шалгуулаад. За үнэхээр чи уртын дундаа дурлж байгаа бол одоо хамаагүй тээ. Тэг хэмэхмээрээ яваа дээр одоо шилжих юм зохицуулаад тэгээд би бол шалгаад боллоо гэж үзэж байна. Тэгээд авьяа гэсэн багш маань зөвшөөрсөн үндсэндээ тэгээд дурчныхаа ангид орсон доо. Сайхан байна. Тэгээд та одоо ингээд төгсөөд ямар театруудаар уран бүтээлээ хийж гаргав? 2006 онд төгсөөд би сарны чөлөө дуу гэж чуулгав. Тухайн үед одоо ардын язгуур урлагаар мундаг алдартай сайхан чуулга болсон шүү дээ. Тэгээд одоо сарны чулуу чуулгад орсон уран бүтээлч одоо тий одоо гайхамшигтай мундаг авьяастай гэдэг зүйлс юм болно шүү дээ. Тэгээд анх сарны чулуу чуулгад ороод за тэгээд 2008 оноос Монгол Төрийн театрт ажиллаад одоо хүртэл ажиллаж тий. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Од та нэмийн үйлдвэрийн доктор Баатар брендийн 100% байгалийн цэцэрлэгтэй, гааны навчтай, нэрстэй, халгаатай, улаан давстай, альчаалтайлах арьс эрүүлжүүлэх ванны бөмбөлөг. Сар шиндээ сайхан шинлээрэй. За тавьтай хувьд багаас л мэдээж Монгол хүүхдүүд шиг тийм ээ дээлээ уралцаж, хуцаа уралцаж л мэдээж арилдаж өссөн байх. Ер нь таныг үндэсний бүх болоод их спортод нутгийн ах чанаруугаа гэсэн маань бас оруулсан гэж сонссон юм. Эндээс эхэлж бас тийм ээ яриаг өргөжлүүлвэл. Тий нутгийн ах биш л дээ манай чанар багш Баянгор аймгийн хүрээ марсан шүү дээ. Зүгээр тухайн үед нөгөө 80 оны олимп болох гээд 80 оны олимп чинь одоо нэг Москвад бол нэг тухайн үед чинь маш их ач холбогдол өгч байлаа шүү дээ. Одоо Москваг ах нар тийм Москва тэгээ социалист лагерын орнууд тэгээд тухайн үед чинь хоёр системд дэлгэрсэн чуваагцсан. Тэгээд Монгол их ач холбогдол өгөө. Тэгээд 80 оны олимпийн одоо тэр бөхчүүдийн нэгдүгээр бэлтгэлийн хангах, хоёрдугаар дараагийн олимпийн одоо бөхчүүдийг бэлтгэх, тамирчдыг бэлтгэх зорилгоор тухайн үед нэг 18 аймаг байлаа шүү дээ. 18 аймгаар чи бүхий мэргэжилтэнд бас зөвөгч нар явж бас хүүхдүүдийг сонгон шалгаруулж авч байсан юм. Тэгээд би 10 дугаар ангийн хүүхэд би Говьалтай аймгийн 1-р 10 жилийн сургууль. Тэгсэн чинь баахан хотоос бөхчүүд ирсэн. Хүүхдүүдээр нь юу шалгаруулж байгаа. Тэгээд Завхан аймагт бас идэрчүүд залуучуудын үндэсний хүмүүс шаврах шалгаруулах хэмжээ болно гэдэг бас тийшээ явж исэн юм байлээ. Тэгээд алтаа дээр бас онгоцны буугаад тэнд бас нэг барилдаа зохион байгуулаад замаараа. Тэгээд орой 2 барилдаа зохион байгууллаа. Өөзөө. Тэгээд хоёуланд нь нэгэнд нь нэг даваад нэгэнд нь хоёр даваад энэ улсын алслан сосруу арга мэдээ хүнтэй л уран даванд барилж ирсэн их сайн санддаг. За. Тэгээд унчхаал гүйж явсан чинь манай дасгалж жуулагч Баяр сайхан гээд аймгийн нийгэмдгийн дасгалж жуулагч Баяр сайхан багш дуудаж байна гүгэд очсон. Хажууд нэг хурган дотортой дээлийн мөрцний хүн сууж байсан. Одоо туучин сайн таних. Тэгсэн за чамаг энэ багш уулзъя гэж байна. Тэгээ сайн байна уу? За би энэ сампрэлдэний улсын их шоугийн дасгалж жуулагч Чангар гэдэг хүн байна. За чи 1-р анги өгч 10-р анги гэсэн. За чи барилдах дуртай өгч дуртай гэлээ. Бүх болох сонирхолтой өгч сонирхолтой гэлээ. За чи юу яа 10-р анги юм байна. Одоо хавар төгсөн. Тэгээд ямар ч сургуульд орсон хамаагүй сургуульд ороогүй байсан ч хамаагүй. Чи намайг сураглаад спортын төв ордон гэдэг газар байгаа. Тэнд яваад очив.
очоорой гэдэг юм. Чамар багштай уулзна гэдээ яваад. Тэгэл би 60 дугаар ангид төгсөөд одоо Улаанбаатарт ирлээ. Сургууль гэхээсээ илүү ёо одоо нэг чанар гоё дэлхийн аварга тэр чинь хөө Монгол улсын одоо бүхэн төрлийн анхны дэлхийн аварга хүн шүү дээ манай чанар багш. Тэгээд тэр том багш одоо юу чамааг ингээд юу яасан хүрээд иргсэн. Тэгээд одоо ийм улсын шигшээ багт хүүхдүүд шалгаруулж авч байгаа юм байна гэдэг манай нөгөө нийгэмлэгийн дасгалжуулагч чинь тэгээд ганцхан манай аймагаас чамааг яалаа. Энэ хүүхдүүдээс сонголоо чамааг энэ хүүхдийг хэдгээр анги хүүхдийг энэ хүүхдийг дуудаад. Тэгэл чи стацтай юмаа гэл. Тэгээд би чи юусоо тэгэл сургуульд орсон ч байсан хамаагүй орохгүй ч байсан Улаанбаатар очиод тэр би ч сургуульд орсноос гоё юм болж байгаа юм чинь тэр том багш тэгээд бүх болгоно ингээд дуудаж. Тэгэл намар нь ийхээр дэрсэндээ аавыгаа даваад тэгсэн социалист орнуудын нэг залуучуудын бас тэмцээн жодогийн олон улсын тэмцээн 10 сарын сүүлээр бол нэг нөө тэгээд тэрэнд одоо бэлтгэл хийх эртхэн шигрээрээ гэж байна гэдэг. Манай нөгөө нийгэмдгийн дасгалжуулагч багш бас их баярлалаа. Тэгээд л ирээл тэгсэн чинь нөгөө Чандра багшаа спортын төвөрд тэр яваад очсон Чандра багшаагаас орсон байхгүй алга байна гэдэг юм. Тэгээ гайхаад автагаа ойлоо. Тэгсэн чинь нөгөө тэр спортын төвөрд ингээд газар чи ямар сайхан. Би өмнө нь 77 онд ирж бас нөгөө идэрчүүд усаар барилж байсан. Тэгээд тэрийг нэг юм мэдх юм аа. Спортынхаа төвөрд нөгөө тэгээд нөгөө том бөхчөө шгшөөгийн тамирчид одоо манай хад авраг зэрэн тогтох аврагын шигэн заа одоо тэгэл манай зэнд оёрсан амгаа заа гэдэг том бөхчүүч ийд залуу тэд нар чинь одоо манай баяраа заа одоо Чимбаатар хөө энэ төр гэдэл сайхан залуучууд чи ийд сайхан залуучууд шгшөөгийн тамирчид бэлтгэл хийгээ сайхан залуучууд тэргээр аягүй том тийм сайхан хүмүүс мөртлөө хүүхчиг хоорондоо ингээд л ноцолдол нэгэл одооныхоор бол бие бинийгээ явуулаад л тэгэл тамирчин ерөөсөө үлдээ өөрөө тамирчин болоод тэг би бодож ирсэг би ийм том хүмүүс байжэд хүүхчиг хоорондоо ингээд ноцолдод байдаг гэж одоо гайхаад хараад тэгсэн чинь нэг Чанар багш маань тэгээд Чанар багш байхгүй гэхээр н одоо буцаад юу энэ багшийн дээдийн дэргээр автобус зогсоноо та хоёр алхчихсэн чинь харин Чанар багш урдаас хүрээд ирдэг нөгөө багш жин байна л гэсэн тэгэл сайн байна багшаа л гэсэн чинь үжиж юу вэ би говьтойгоос ирсэн нөгөө тийм байшдаг манай тэгсэн чинь манай аав уулзаад за хүрээд ирсэн үү та хоёр за маргааш өглөө 10 цагт юу бэлтгэлийн утас өмсөд спортын ордоноор шууд бэлтгэлдээ орно л за тэг бэлтгэл явтас ч байхгүй тэгээд нэг орцлогоор тэр үчи юм ховор байлаа шүү дээ орцлогоор явж яаж бас нэг хүний нэг орцлогын тусгай өнөндөгтэй хүний үнэлхэмлэхийг авгууж явж нэг тийм улаан бэлтгэлээс орсон юм байсан байлгүй да зайлвал нэг юм аавмаглаад тэгээ бас нэг хээ тавчгаан тэр нэг орсын нэг тийм юм тэгээд хоёр хөлөн бүсгэлээ задсраа унцдаг тийм л юм гэсэн тэр үе чинь ядуул шүү дээ нэг дэм юмтай ланг би самбын зааланд орж тэгээд тамирчин болж бүхний гараагаа эхэлсэн шүү дээ их хацтай самбар эхэлж барилдсан гэсэн үг үү? Үгүй тэр үед чинь юу байсан? Тэр үед чинь сам жудаа хоёр ерөөсө хамт шигшээ. Хоёулангаар нь барилддаг. Тэгээд сам жудаа барилдны улсын шигшээ авах гэж ганцхан шигшээ авах гэсэн. Тэгээд тухайн үед нөгөө нэг самбын юу тэмцээн болох гээд самбынхаа бэлтгэлийг хийжсэн юм шиг лээ. Тэгээд самбын зааланд орсон чинь одоо энэ их хад аварга маварга гэл энэ том бөхчүүч орж ирэл хамаг уцаа тайлал хил дээр зогсоод тэгэл чинь анхны юм хүмүүхэн санаж бүр гайхалаад байж. Ямар сайн юм бэ бүх уцаа тайлал. Тэгээд ерөөс тоож байгаа ч хунгалгаа нийлдэж чанаалдаад тэгээд нэг хэдэн одоо манай энэ Валжным аварга тэгээд тухайн үед чинь энэ 18 аймаг тэгээд дархан гээд Улаанбаатарын ингээд энэ дүүрэг мөргүүдээс нэлийн хэдэн 20 хэдэн хүүхэд авчирсан шүү дээ. Бүх болох. Тэгээд нэг хэдэн хөөрхөн төлөвчгэн ирсэн дэр хамт ирсэн нөгөө хаанах энэ хүүхдүүд хөдөөнөөс ирсэн юм хотоос ирсэн юм мэдхгүй нэг хэдэн хүүхд таньдаг нэг урд нь хамт барилж байсан болохоор манай Валжным бит хоёр хамт барилж байсан нэг хүүхд байхдаа энэ баяуулгад очиод баруун бүсийн залуучуудын нэг чөлөөт барилдаад битээ хоорондоо барилж байсан. Би нэг тань тэгэл хоёулаа нэг юм чи ирсэн юм уу гэж битээ хоорондоо их доотно. Манай Валжаа уфсаас ирсэн. Тэгээд бэлтгэлд орж ирсэн юм да. Тэгж л одоо бүхийнхаа гарааг гэсэн тэр цагаас хойш би 1991 он хүртэл улсын шигшээ огт тамирчнаар ажилласан. 10 гаруй жил болсон юм шиг. Тий 11 жил 12 жил шахав. Энэ хугацаанд бас та улсын аврагада 6 байлаа 8 дөрөв. Тий. Тэгээд дараа нь
84 оны Олимпиад ойлгомжтой манай үзэгчдээс. Тий, 84 оны Олимпиад. 88 оны сүүлийн Олимпиадаас та хүчүүдээс хамгийн өндөр гаргаж 6 дугаар байранд орсон. Тий, би жудогийнхноос. Тийм, жодогийнхноос. Анцаараа 5 таарыг барилдсан. Тэгээ 84 онд ч нөгөө юу яасан. Нөгөө Лос Анжелесийн Олимпиадад социалист орнууд ороогүй. Тэгээд тэгтээ яг одоо нөгөө сайн санааны тоглолт тэгээд манайхан бас Польшид очиж барилж ирсэн. Тэгээд 88 онд нэг Олимпиад орох завшаан гарч. Тэгээд 88 онд Олимпиад очиж барилдаад. Ер нь тэгээд нөгөө насаараа морь уяад морь улсын нааданд харигдуулаагүй ч гээд хүмүүс бас юм ярьдаг штэ тий. Тэр чи бас яг уралдах нь бол сайн. Тэгтээ Олимпиад бол харигдахаас гадна оролцсон гэдэг үл аяг хэцүү. Ер нь орсон. Ер нь тамирчин тэгээд тэр Шгшавгийн тамирчин бас ерөөсөө тамирчин болно гэдэг өөрөө тэр мэрэгжлийн л одоо тэр ажлыг би 11 жил хийсэн хүн шүү дээ. Яг завсраар нь их сургуулийнхаа би чинь хуулийн анги сурдаг ухаантай тэгээд дондор нь хаяа нэг очих хичээлдээс он тэгээд нөгөө яг тийм ажил хийж байгаа юм чинь удаан сууж тэр хичээл мчээлгийн тэр толгой тэрхэнд юм орно гэж байх. Тэгээд их сургуулийн манай байрч яг нөгөө спортын төвөр дээр хараад манай 2 дугаар байрч байж байгаа байхгүй. Тэгээд цонхоор харж байгаа нэг завсралахаар нь ерөөсөө юммаар санагдаад талигагүй явчихдаг. Тэгээд нэг дондор нь яваа зашаад мчаад тавиулаад манай их сургууль чинь бүгчүүдээ их дэмжин тухайн үед чинь энэ цөөхөн одоо хөдөө аж ахуйн дээд сургууль, багшийн дээд сургууль, Монгол Улсын их сургууль, анагаах ухааны дээд сургууль, эдгээр дээд сургууль шүү. Тэд чинь бас ректорууд нь бүгд бүх дуртай хүмүүс байсан бас өгчүүд авах их дуртай зэрэг ерөнхий сургууль. Тэгээд сургуульд яагаад гэвэл Шгшавгийн тамирчид нөгөө Шгшавгаас цалин авчихна. Тэгээд их сургуулиас стипенд авахгүй. Бугай чинь стипендтэй байсан. Тэгээд стипендгүй оюутан сургана гэдэг чинь тэднэрт бас ашигтай мөртлөө тэгээд сургуулийнхаа нэрийг гаргаад бас барилдуулаад байна гэдэг чинь бас сайхан байдаг юм уу. Тэгээ манай их мах чамаас хуульч мэрэгчлээ болж таарч байна. Тийм, би Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид одоо 10 жил сурсан хүнтэй даа нэг. Яг гоё. Тэр 88 оны сүүлийн Олимпийн жилдээ та чинь самбарын дэлхий аваргасан. Хошоо мөнгөн медаль авсан. Тий. Тэрний өмнө нь Японд Токиод мөнгөн медаль аваад тэгээд би чинь 88 оны Сеул Олимпиад явж ирчихэд 89 онд жудогийн улсын аварга болчиход 90 онд тэгээд дэлхийн аваргад явж яддаг юм одоо тэр яг одоо явуулаагүй юм. Тэгээд 90 онд би чинь ерөөсө чанар багшигаа дагаад чанар багш самбо дасгалжуулагч бол самб руу орчиход чанар багш жудогийн дасгалжуулагч бол жудо руу орчиход ягаад гэвэл одоо миний багшигаа л даах шүү дээ. Та тэгэхээр жудогийн дэлхийн аварга тэр нь явж байгаагүй. Жудогийн дэлхийн аваргад би сүүлд нь нөгөө маструудын дэлхийн аварга. Тэнд одоо би чинь жудогийн дэлхийн аваргад орж хүн байхгүй. Жудогийн аваргач орж үзээгүй. Тэгээд тухайн үед чинь Азийн аварга манайх нэг оролцдгүй байсан. Одоо ягаад гэсэн мөнгө дөрөвний болцоосон. Тэгээд сүүлд нь одоо чи ингээд энэ Олимпийн төрлийн спортууд чинь маструудын дэлхийн аваргад байнг болж байгаа шүү дээ. Маструудын тэмцээн. Тэгээд бас нэг дутгаа өгөөцэн гэж 1911 онд би 11 онд 12 онд байл Аз ТV аврагт Японд очиж Мастерс Аз ТV аврагт очиж хүрэл медаль аваа. Тэгээд дараад нь Герман дэлхийн аврагт очиж мөнгөн медаль аваа. Дараад нь Америкт очиж төрүүлсэн. Тэгээд миний хувьд бол одоо ингээд дэлхийн авраг гэж юмыг болж үзээгөөс яг тамирчин байхдаа тэгээд сүүлд нь дэлхийн аврагч Монголынхоо төрийн туулыг ашиглаж тэр одоо зогсох сайхан юм бэл. Тэгээд ер нь ерөнхийдөө бол тамирчин хүний хувьд бол бас одоо ямар ч дутгаа өгөөцгээд бүгдийг л авсан. Олимпиад медаль авчдаг бусдын бүгдийг нь авсан. Ингээл тэр олон одоо улсуудын тийм ээ тэр маш мундаг тамирчдын дундаас яг Монгол улсынхаа төрийн талбайг мандуулаад л те сайхан төрийн дуулалт нэгшиглээд л ингэхэд одоо яг тэр Монгол хүний дайлангуй тэр тамирчин хүний өөрөө хамаг тэр хүч ухаан гаргаж тэрийг байрлалцсан тэр төрүүлсэн тэр дотор сэтгэл ямар юм буцалдаг байсан бэ? Тэр чинь өстой янзын гоё юм байхгүй. Одоо хүмүүс нэг морой төрүүлээд ирэхээр яадаг л уйлж зөв яг тамирчгүй уйлдаг юм л да. Гэтэл янзын гоё шүү дээ. Тэгээд өөрөө бол маш их таашаал авч байгаа шүү дээ чинь. Хүмүүс харахад бол хүмүүс таашаал авна. Айгуу сайхан ингээл ингээд ихтэй өөрөө бол ингээл Болгал болчихдоо одоо юу гэдэг юм те тухайн үед бол одоо Монгол энэ нөгөө энэ телевиз биш Монгол гарч явал өстой бүрч гоё доо гэж одоо тэгэл ерөөсөн ингээл тэгэл нөгөө дөрийнхээ дууллаа зогсож байгаа сайхан зөндөл мөнгөн медалийн тавсан дээр зогссон л да би ч одоо
Дэлхийн аварт мастертайгаа нийлээд 5 медаль авсан юм байна. Мөнгө медалийн одоо ингээд юун дээр ингээд зогсож байгаад мэдээж төрийн дуулманд дуулахдаггүй тийм ээ. Дуулахдаггүй. Тэгэнгүүт одоо ингээд тий далбаа өргөдөн. Тэгэхээр одоо ингэсэн бол би өстой төрийнхөө дуулалыг дуулуулах байсан да гэж дотроо бодогдох үе байдгүй. Гүд чинь төрийн дуулал нөгөө далбаач нь хоёр дээр ингээд жаахан нэгдүгээр төрүүлсэн бүх орны далбааны доохон тэгээд нөгөө төрүүлсэн орны чинь төрийн дуул явна гэдэг нь л одоо тэр нь төрүүлсэн хүний чинь бүр хамгийн тэр нь хамгийн гоё юм байхгүй. Яг мөнгө медаль аавна гэдэг чинь гоё шүү дээ. Тэгтээ тэр далбаа тэнд байж дахиад одоо бас нэг хүний шунал юм. Шунал ахгүй тий. Энийг хожигдсан бол би ингээд төрийнхөө дурлалыг дуруулаад туга далбаа төрийнхэн далбааг тэр дээр ингээд ста сайхантаа гэмсэн гэсэн л одоо нэг мэдээж амьдралынхаа 11 жилиг ерөөсөө би өглөө 6 цагт бас одоо заряд хийгээл тэгэл 10-аас бэлтгэл хийгээл 4-өөс бэлтгэл хийгээл миний хийсэн 11 жил яг хийсэн цэвэр ажил тэр шүү дээ. Тэгээд л ерөөсөө тэгэл баярлаад л зочдуудаар баярлаа хөдөө амралт явуулгаад гişэ тэмцээнд яваад тэгээд энэ 11 жилийн тэр одоо хугацааг бодоход би гэртээ нэг 360 хэдэн хоног байвал би бараг нэг 50 хэдэн гэртээ хонж ирсэн үгүй. Бүгд л ингээд тэгээд яагаад гэхээр бид нар чинь нөгөө самж удаагаар хоёулангоор барилдаг болохоор одоо аюугаа завгүй гэх юм уу. Тэгээд нөгөө жудуугийн тэмцээнд явж ирээл онгоцноос суугаад маргааш нөгөөд нь эргээд сам байхаа тэмцээнд явдаг. Тэгээд тэр үе чинь аюу их завгүй тэгэл их гоё их л 11 жил мэдхгүй нэг мэдсэн жил өнгөрсөн. 10 дугаар анги төгсөөл тэгэл 11 жил ирсэн хийс ажил тэр шүү дээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ад Тан эмийн үйлдвэрийн доктор Баатар брендийн 100% цэвэр байгалийн гаралтай уушиг цэвэрлэх цай, ядаргаа тайлах цай, дархлааны цай. Сар шиндээ сайхан шинлээрэй. За айсуугчийн маань хувьд өнгөрч буй дахиад жил маань таны хувьд ажил уран бүтээлийн ямар хэлэх ол зомог ганцгаар дүүрэн жилүүд байв? Дахиад жил маань миний хувьд бол маш их ол зомогтой. Сайхан жил гарлаа. Олон сайхан шинэ уран бүтээл. За тэгээд мэдээж айсуу нэртэй анхны бие даасан тоглолт 11 сарын 30-нд Монгол бүх өргөнөө Тоглогдсон баг. Тий тоглогдсон баг. Их мэтчлэн одоо олон сайхан өвөрчтэй бүтээлтэй сайхан жил гарлаа. Одоо ирж байгаа энэ нохоо жилдээ та юу хийхэд төлөвлөж байна? Мэдээж нохооч нь нохоог юу л монголчууд их бэлгшээдэг тийм ээ. Хоточ баанхаар ер нь дандаа эзнээ дандаа хамгаалж явдаг, сайн сайхныг өгдөг. Нохоо жил бол дандаа тэр улсад тийм үү тэр төвх хүндж байт юм. Их сайхан аз жаргалтай баяр баясгалтай ажил хөдөлмөрийн өндөр хэмжилтүүдийг авчирдаг нохоо жил болгон хүн болгон одоо хөгжүүл маань хүртэл тэгж байна шүү дээ. Тэгэхээр энэ нохоо жилд танд урдынхаасаа илүүтэйгээр ажлын их том төлөвлөгөө гаргах тийм ээ. Тийм төлөвлөгөө гарсан байгаа. За эхнээсээ гэвэл одоо миний анхны хоёр дахь цомог маань за ерөнхийдөө бичлэг ажил дуусаад ерөнхийдөө гар дээр ихэд бэлэн болцсон байна. Хоёр дахь цомог маань. За дараагийн ажил гэвэл айсуу тоглолт одоо шинэ сар өнгөрөөд аялын тоглолтынхаа одоо зүүн нар мандах нутгаас эхлээд аялын тоглолтоор гарахаар бэлдэж байна. Их мэдчихсэн тий. Мэдээж бас сайхан шинэ уран бүтээлүүд маань бас дүрсжүүлэх гээл олон сайхан ажлууд. Айсуугч маань Монголын уртын дуучид тэр дундаа манай гавьяат манай алтан үеийнхэн маань айсуугчийн хоолойг нүцэд Монголын өнөө цагийн нор бандтмуу юм а гэж хэлж ирснийг би санаж байна. Тэгэхээр та өөрөө юу гэж бодож байна энэ дээр? За мэдээж уртын дуугаан тий дуулаад ингээд. За тэр гайхамшигтай хүний юунд хүрч чадахгүй ч гэсэн тий уртын дуугаан бас сайхан одоо Монголын дэлхийн дахинд тийм үү сурталчлаад одоо Монголын ардын урлаг тэр дундаа уртын дуу ийм гайхамшигтай юм байдаг юм а гэдгийг л одоо өөрийнхөө хэмжээнд айсуухийн хэмжээнд бас хүргэж яв. Гэхдээ тэр сайхан мундаг хүнтэй хамт зэрэгцүүлж бодож хүмүүс ярьж байна гэдэг бол энэ бол бас гайхамшигтай тийм ээ. Хэр оргийн дуучин бол тэр алдартай нор банд ихтэй одоо зүүрлэхгүй байх гэж би бодож байна. Ялангуяа зүгээр энгийн одоо бид нар бол биш шүү дээ. Тэр бол яг мастеруд Монгол улсын одоо уртын гавьяа дуучид маань энэ хүний тэгж хэлж байна гэдэг бол та бол бас тодорхой хэмжээний тэр хүнд гүйцхөөц тийм сайхан авиас тийм сайхан хоолой таньдас бурхнаас харамгүй заяажээ гэж бодож байна. Дашуур өгж байгаа болоо тий одоо
мэдээж өшөө сайн хөдөлмөрлөөсөө өшөө зүгээр энэ үний бас юунд хөрөхгүй ч гэсэн тий одоо өшөө илүү хөдөлмөрлөөд одоо өртөнд улам сайхан дуулгасаа гэсэн л одоо ташуур болвол гэж би бодож байна тий. За. Аяатын маань хувьд цэл залуугаараа Монгол улсын начин хэмээх эрхэм өргөнтэй цолыг 1982 онд үржижсэн тэрчээг тийм ээ. 22-х нь болсон да. Тэгээ улсын шгшээ багт барилж байгаа л ер нь таныг нэг ярилцлагыг сонсч байсан юм аа. Улсын наадамд зодоглон гэж бодлогоор багшаагаа дагччаад ерөөсө барилдсан чинь улсын нацч болцсон гэж байгаа. Тэр бол бас ховор тохиолдол баг тий. Бас тэр өөрөө ерөөсө Монголд ойл өмсөлгүйгээр төрийнхөө наадамд очиод ерөөсө барилдан ч гэж одоогүй тэгээ барилдаал ерөөсө улсын начин болно гэдгээ ерөөсө зөвдөндөө ч хараагүй өшөг байгаа тийм ээ. Сайн ховор гэдэг чи барилдан ч бодоогүй ч юу яах вэ? Улсын наадамд барилдахыг хүсэл явах. Гэхдээ нөгөө юу байсан юм? Бид нар 7 сарын 9-нд тэмцээнд явах байсан байна. За. Тэгээд Чанар багш манай Валжинэм би Сосор гээд бас манай нэг одоогийн тамирчин усын залуу бид гурав багштайгаа дөрвөлээ явах гэсэн. 9-нд. Тэгээд л нөгөө 9 тэмцээнд явна улсын наадам одоо үзэж чадахгүй ардсан солонгос руу явах гэсэн. За. Үзэж чадахгүй барилж чадахгүй юм байна гэдэг. Тэгээд бэлтгэл хийгээл спортын төв ордон дээр bijсэн чинь нөгөө бараг 7 молонд юм уу хоошилсоо наадмын дараа явахаар болсон гэсэн. Яагаад юу болов яав гэсэн чинь нөгөө Чанар багш маань энэ үндэсний нөгөө тайлбарлал орон даяар тайлбарлах гэж. Тэгээ нөгөө төв ороо тэр үе чинь төв ороо гэж л ут юм л шүү дээ. Төв ороо Чанар багшийг заавал тэрийг тайлбарлаж яав гэсэн наадмын дараа яв. 11, 12, 13-нд шууд наадмын маргааш өдөр яв. Тэгээ манай Валжаа чинь бөөм баяр Валжаа чинь сайн барилдаг байсан мөө надаас баг юу ах надаас илүү барилдаг байсан. Надаас аймгийн зан гэдэг Валжаа чинь ерөөсө сонсонгууд энэ баян уул амралт гэж энэ хөдөлмөр нийгэм үйлдвэрүүдийн амралт байгаа. Энэ цэрдэгт хаврын гал гардаг гэсэн. Валжаа тийшээ дахиад явчихлаа. Тэгээ бийж гал малж гэж байхгүй. Тэгээд би наг зэгчинд амьдардаг Монгол дээл мээлж байхгүй. Тийм сайхан наадамд өмсчихөр дээлж байхгүй. Тэгээд л сайхан наадамдаа барилдаж чад явна даа гэ. Тэгээд нөгөө Валжаа яваад өгсөн. Тэгээд наадмын дараа болоод нэг жаахан бэлтгэл жаахан сулраад хэдэн цэргүүд голтой бидний үеийн нэг хэдэн алдар энэ алдар хүчийн цэргүүд голтой хэдэн залуучууд тэгээд өдөрт бэлтгэлээ хийчихэл бэлтгэлийнхээ дараа нөгөө жудуугийнхаа бүсийг энэ гоёараа ингэж зангиж байгаа тэгээд ёо үндэсний үхээр золгоол. Жаахан бас л хэрэндээ нэг наадам бэлтгэл хийгээд байгаа шүү дээ. Тэгээд бэлтгэл хийж байгаа тэгээд очиж барилдсан. Тэгээд бодволготой зүнхөө үрэл спортынхаа төв ордноос гараад автобусан сууж очиод барилдал. Тэгээд ачин болцсон шүү дээ. Тэгээд манай Чанар багш энэ л одоо бас буяндаа багшийн маань буяндаа би тэр начин болон ч гэж бодоогүй зүудлээчгүй. Гэхдээ энэ заалны барилдаанд чинь 2 3 давчдаг хамгийн том цалтаагаас үйлдвэрчний эвлэлийн 12 дугаар их хурлаг гэж нэг л утын болжсэн Монголын үйлдвэрч. Тэрэн дээр би юу 4 давнд 3 давндлын мөнгөн улсаас мөнгөн гоо гэж хамгийн том цалтааг нэг ангадаг гэж хайж. Тэгээд намайг ч бас мэддэг болчихгүй. Тэгээд наадмын өмнөхөн бас энэ гачууртдаг барилдаан болоод өвчхийг би хайцсан. Тэгээд өвчхийг хаяа. Тэгээд 5 амар төшин заа нэг давч начин. Хамгийн гол нөгөө начаа болчоод дийл байдгүй. Дэмдгээ зүүх дийл байдгүй. Систем нэг бадрлаад гэсэн. Манай нагас игчийн нөхөр булганы нэг сайхан цэргийн хүн байсан. Манай ээжийн игчийн нөхөр гэсэн үг шүү дээ. Тэгээд дээр хүн бас залуудаа сайхан барилдаж явсан бүхд их дуртай. Өө нөгөө тэгээд бүгчүүд намайг нөгөө тэр манай тэр хөргөн ахыг миний аав гэд бодцсон. Тэгээ бүгдээрээ эрхмэг аав гэд үзэгчд бүгд л эрхмэг аав гэд. Тэгээ тэр хүн ч өөрөө оролдоод гэсэн манай миний муу хүү гэл хүн болгон аав чинь гадаа байна гэл би нэг ахыг юу бөхрөө оруулдаг тэр үе чинь. Тэгээд нөгөө спортын дуурданд чинь нөгөө бүгчүүд бүх болохоор багтаадаг байсан юм шиг. Тийм сайхан хүмүүс тэгс нөгөө ах чинь хөөх юм юу аач. Миний хөө гэсэн нэг сайхан гой саарл дээлтэй бас тэрийг барьцгөөж очиж нөгөө дээлийн авч би өмгч тэмдэг авчихсан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ойд та нэмийн үйлдвэрийн доктор Баатар брендийн 100% цэвэр байгалийн гаралтай арсыг чийгшүүлэх, тайвшруулах, жирэмсэн эхчүүдийн язралтанд тохиромжтой эмчилгээний биеийн тос
эрүүл мэндийн сав. Сар шиндээ сайхан шинлээрэй. Цагаан сарын талаар яриад бүгдээр орцгоё. Баг залуу байхдаа цагаан сар гэдэг бол маш сайхан баяр байлаа. Тийм ээ. Ирүүд ч их цөөхөн байсан тийм ээ. Та нарын үед бол бүр ч их цөөхөн байсан баг. Ер нь цагаан сар бол хамгийн том баяр байлаа шүү дээ Монгол улсын. Тэгэхээр энэ цагаан сарын баяраар таад маань ямар сайхан бэлэг авдаг вэ? Ямар сайхан хөгжилтэй үйл явдлууд багт ахуй наснд чинь тохиолдож байв. Тэр талаараа нэг үзэгчтэйгээ хуучлаач. За миний санаас гардггүй нэг цагаан сар болохоор одоо яг миний дээдлэгч бутгач яг 2 насны зөрүүтэй байхгүй юу? Тэгээд манайх ч нөгөө малтай учраас нөгөө сумын төвөөс хол бас нилээ хэдэн километр хол. Тэгээд тэндээсээ ерөөдөө нөгөө зүнхөө өрөөд сургуультай явдаг. За цагаан сар юу яагаад болоод ээж бутгач нэг ижлэх ногоон дээл хийж өгдөг. Тэгээд тэр чинь нэг альчуур ингээд зангидаад эндээ нэг ингэж. Тэгээ нэг тэр жилийн цагаан сар надад ерөөсө санаас гардгүй. Тэгээд иргэсэн. Тэгээ хоёулаа сумынхаа төв рүү явж айлгсаа танд. Өөрөө түндээ л нөгөө бэлгээ цуглуулдаг шүү дээ. Гэсэн чинь нэг айл нэг тоор өгөө бас. Нөгөөтөндөө өвөртөө дүүргээд нөгөөтөндөөс нь өөрөдөг хоёулаа чихтэй хэн л бэлгээ дааж ятсан тэр жилийн цагаан сар. Тэгээд тэр үед чинь бэлэг гэхэр чинь бидний үе ч одоо нэг юу штэ. Баал дэвтэр хэр тэгээд нөгөө бичээ янзан бичээ. Тэр чинь нэг тэгээд нөгөө одоо нөгөө жаацтай зургийнхаа ард нөгөө бичээнүүдээ ингэж хураагаал. Их л амттай гоё. Тэгэл дэвтэр балхал цуглуулж байсан. Та одоо ихээсээ хідүүлээ. Сургуулаа. Оо сайхан өндөр. Тий. Сургуулаа. Танаа одоо ингээд ихээс сургуулаа гэхээр танаас өөр дуулдаг юм байна. Яг мэрэгжлийн дуучин болоогүй ч гэсэн манай том ах одоо Батулга гэдэг сайхан уртын дуу дуулна. Ер нь бүгдээрээ л сайхан хоолойтой. Яг алд сургууль соёд ерөөс яваагүй. Тэгээд ижи талаасаа үйлж авсан уу? Хоёр талаасаа сайхан дуулдаг хүмүүс сайхан дуул. Тий, манай эмээ сайхан уртын дуу дуулна. Аавч сайхан дуулна уртын дуу дуулна. Хэд нас хүртлээ ер нь юунд байсан Төв аймагт байсан бэ? Би чинь Арангаан Батсангал суманд төрж өссөн шүү дээ. Би чинь Арангаан. Тий. Арангаан Батсангал сүүл тэгээ Төв аймагт ирсэн байна шүү дээ. Тий. Арангаан Батсангал суманд төрөөд хашаад суманд 10 жилийн дүүрээ. Тэгээд соёл урлагийн сургуульд ороод Төв аймаг байна миний ажил амьдралын гараа. Зөв. Сайхан нутаг шүү дээ. Одоо тий тэндээ бас 10 жил болчихоо та. Төв аймагт. Эрх маахын хувьд таны мартагдчихгүй сайхан шинийн нэгэн цагаан сар юу болж байв? Ер нь тэгээд бидний үед чинь хамгийн сайхан одоо хүсэн хүлээдэг юм улсын баяр цагаан сар хоёр л байлаа шүү дээ. Баяр цэнгэл наадам үзэх харах юм зөөхөн. Сайхан дуу цагаан сар ер нь одоо маш сайхан. Би одоо баярлалаа нөгөө цаг нэг цадан цагаан сараар нэг цад нэг. Тэр өөр чин цадаж чад ямар сайнтай муухан шиг боо өгсөн айлын хашаар унд буцаж шидээл гүйж. Бусд үед бол боорцог олдохгүй шүү дээ. Энэ дээр үеийн хүмүүс ер нь бол их дандаа их онцгүй байсан ер нь боонод ер нь шиддэг хүмүүс байсан байх шүү. Цагаан сарын үеэр цадчихгүй юу? Цаг нэг цад. Тэгээд аав маань манайх тэр Алтан соён бүгээд алтан цаад өвөр говьд байдгийг манай тэр багийн дарга аав маань тэгээд нөгөө бас нэг багийн төв дээр нэг 20-од айл байна. Тэгээд аав маань бас хүмүүстэй ингээд орой айл хийсэн шүү дээ. Тэгээд аавынхаа нөгөө цас их орно. Тэр үед цас чих ордог байсан. Тэгээд би араас нь дагаад аавынхаа мөрөн дээр гიშгээд л бас л өвөр дөрөн боо бэлгээтэй. Тэгээд бас нэг алчуур бас тэгээд цас чихруулал явж энэ тэр санаанаас гардаг шүү дээ. Бизээ нэг том бож аав шиг явуулдаг. Аавынхаа мөрөн дээр нэг гүйцэж гიშгээл сайхан шүү цагаан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ойд та нэмийн үйлдвэрийн доктор Баатар брендийн 100% цэвэр байгалийн гаралтай арсыг чийгшүүлэх, тайвшруулах, жирэмсэн эхчүүдийн язралтанд тохиромжтой эмчилгээний биеийн тос, эрүүл мэндийн сав. Сар шиндээ сайхан шинлээрэй. Нутгийн сар шинэлэх ёс гэж ондоо байдаг ба. Тэгэхээр Арангаан аймгийн яг шинэлэх ёс нь ямар онцлогтой вэ? Бусад нутаг аймагуудаас. Жишээ нь бол манай аав бас мөн Арангаан аймгийн эрдэнэ малсан баггүй юу? Бас их ёс төртэй тэр шинэлэх ёсыг хийдэг. Бид нар bütүүнийхээ өөрөө бүр
шүнжэнгөө бас ингээл битүүлсний дараа дахиад ингээ үүр цайхаас мантаас өмнө шороо тоосоо бүгд өгөөл те. Тэгэл тэр цагаан сарын буудны гурилыг ингээл нухаал явах гэж хэдэн цаг бид нэрээр нухуулдаг те. Бүр маш их яс цагийг бол үнэхээр дэдэлдэг архангачуд гэж би боддог байхгүй. Таны хувьд яг өөрөө төрж өссөн болохоор За бидний ч баг багт нь мэдээ цагаан сар төвчний ижээ авч нь ерөөсөл тоос шороо нэгч байлахгүй гэл те бүх одоо за жишээ нь гэтэл битүүний урд өдөр битүүний өдөр чинь бүх үстэй дээд бүх одоо сар шинээр өмсөх юмнуудаа гаргаж салхи юу оруул гээл гадаа хашаан дээрийг нь тавиал тэгэл ерөөсөө тоос шороогүй гээл тэгээд битүүний орой чинь юу яаштай одоо нэг юу муу дахин гэдэг ш нөгөө хон дахлаа мэдээж дахин нөгөө үүднаа өргөж мөсөө тавина тий. Тэгээд сайхан цайгаалтай одоо битүүл цадтлаа идэх ястай энэ гэдэг. цадтлаа идэл гэдэг тий. Мэдээж нутгийн сондоол ахalta. Тэгээ миний хувьд бол санаанд бол илэх юм бол ер нь тэр байж тий. Ахмах говьлтаачуд сар шинийг хэрхэн тэмдэглэж байна? Нэг тэр нийтлэг нэг юмд биш л нөгөө бүх юмаа цэвэрлдэг тийм ээ. Нэг л өдөөсөө хүүхэд нохоог нэг л хачин гоё нэг тийм болдог штэ. Ерөөсөө хүн болгол айл болгоно нэг л идээ цагаагаа аваад буу цуушаар гээл ууцаа хийгээд. Тэгээ манай тэнд бол ер нь одоо бол цагаан сар ингээд яг аав ээж ах дүүстэй л зодож штэ. Хөдөө жом одоо яадаг гэсэн ерөөсөө хөдөөний тэр багийн хамгийн настай хүмүүст бүх хүнд очивол садан салбар биш ч гэсэн. Тэгэл хамгийн настайгаас эксүүд бүх настай хүмүүстэд ингээл дараал золгосоор байгаад эхний нэг хиний нэгэнд бол ер нь тэгээд настайчуудаа золгочихондоо тэгээд нэг цай амсаал ёслоод тэгээ 2-3 хоногийн дараагаас манайх чинь дахиад цайлаад ундаг тийм ёстой. Тэр их манайх тэр их бусдаас өөр юм бэл. Түүний өдөр юу яадаг вэ танад? Бидний өдрөөсөө залуу гиндээ орж битүүлдэг үү? Гүү. Залуу. Манай тийш тэгдэг архангачуд гэдгийг битүүний орой хамгийн залуу гиндээ очиж битүүлээрээ битүүлдэг. Тэгээд шиний нэгнийхээ өглөө хамгийн ахмад дээр очиж золгодог. Жишээ нь одоо Баян-Хонгор аймгийнхан болохоор битүүлгээ эдээндээ болохоор хуушур хайрдаг. Тийм шүү дээ. Хуушур ихсэн тийм хуушур хайрдаг. Хишүү заавал гаргах хэрэгтэй. Хишүү заавал гаргах хэрэгтэй. Гэтэл нөгөө нэг яах маань өчтөд иртэд ярьж байсан тийм нэвтрүүлэхлээр баян шийдэг. Баян шийдэг заавал тийм. Зарим газрууд баян шийдэг. Тэгээд их ондоо юм. Тэгээд одоо жишээ нь эдээ маань л гэхэд чинь одоо ингээд хавсаа байх жишээтэй эсвэл мушка байх жишээтэй ойрд одоо бүр шүлжмөл бүр их сонин тийм сүдрүүч янз янз байлээ. Манай тийш чинь хавсаа идэг. Хавсаа идэг тийм хөвчлэн. Тэгээд түүний орой чинь нөгөө нэг бууд юм солилцож идэх аранга. Юу яадаг? За битүүлгээл битүүлгээл шиний нэгний өглөө. Манайх бол битүүндээ яг нэг юу сайхан мах юу бууз мууз хийж чад. Тэгээд хамгийн хавар дотны өглүүдийг ч маав байж гэх юм ингээд гүйж аваачаад өгнө. Тэгээд нөгөө саунд нь чигээр юм хийгээд өгнө. Буцаад гүрж ороод тэгээ байж тал нөгөө айлын юу бас орж ирнэ. Бууз. Тэгээ биеийнхээ цагаан бууз амтлаад л тэгээд битүүлэг хөргөж өгнө л гээд байдгийн. Тэгээд тэр битүүний орой гэдгийг тэр битүүлэг солилцохоор нэрлсэн юм болов уу? Яасан би бас. Гой балтар цагаалга гэж юу хийдэг вэ? За цагаалга гэж юу бота арцтай бота. Манай тийшээ болохоор нөгөө юу яадаг штэ. Зарим айл болохоор бэрээс хийждэг юм байл л дээ. Манай ээж аа бидний багт их хамттай нөгөө ууц чансан шүл биш штэ тий. Ууц чансан шүлэндөө бодаа хийгээд арцтай бодаа хийгээд тэгээд цагаалга хийгээд. Бас сайн байхаа нэ. Тэгэхээр бас ондоо байж байна тий. Тийм байна. Тэгээд өглөө юу ахмад насанд очихдоо өөрийнхөө одоо цайгаа эдээтэйгээ зултай. Ирж байгаа шороо нохоо жилдээ соёлын гайд маань хэр их ажил төлөвлөж байна. Таныг бас Өр Монголд дуулаачийн сургуульд багшилж байгаа төрсөн сураг байсан. Одоо чухам юу хийж байна? Уран бүтээл тал руугаа эх ондоо ер нь юу төлөвлөж байна та? Тий Өр Монголд юу би ч багшлахаар очив нөгөө манай гэргийн Сарантуяа багшлахаар очиод тэгээд бас манер жахаа ажилтаа нааш цааш явах болоо тэгээд би оронд нь багшлаад
нэг жил дээр урлагийн сургууль багшлаад тэгээд дараад нь бас нэг баг үзмчийн хошуунд очиж бас нэг 2 сар болоо. Тэгээд л ирсэн дээ. Тийм уртын дууны багш хийгээд өөр Монгол хүүхдүүдтэй. Одоо тэгэхээр ирэх махад та 2 жил болсон гэдэг чинь тэгэхээр өөр монголчууд сар шинийхэн байрыг яаж тэмдэглэдэг? Яг бид нар бол зурагтаар нэг хардаг л да. Нэг бас нэг бан шигээл ингээд нэг чанаад тавиад нэг тиймэрхүү бас л нэг зоолголт юм байсан. Гэхдээ таны харж ирснээр одоо өнөөдөр бидний сар шинэ баяраа хийж байгаа зоолголт тентхийн зоолголт хоёрын хоорондоо юм ялгаатай. Эдэ будууны хувьд бол шал өөр юм блэ. Тийм ч нэг тийм манайх шиг юм гоё сайхан энэ эдийн будаа ч манай их сайхан хийж өшөө одоо энэ хэвэн бов. Тэд нар бол зүгээр л нэг одоо ёстой нэг хавсаа билүү. Нэг тиймэрхүү юм тавиад л тэгэл өөр монголчууд бол ууцыг сайхан тавина. Тэ хоньныхоо тэр ууц юм шүүсийг сайхан их зөв сайхан өөр сайхан тавьдаг. Тэгээд л настаа улсуудтай ор золгоод нэг хадаг өгөөл өвдгнээс найз савал гарчих юм гараа явчих юм гэдэг. Битүүлэг гэж хийдэг юм уу? Битүүлэг гэж хийдэг байхаа бидний сайн мэдэхгүй. Би өөр Монголд байхад нөгөө манай цагаан сарч бас зөрдөг штеп. Өөрийнхөө яг цагаан сараар би идэ удаа засаад л тэгээд хоол цаа яхад идрэх дуртай ихгүй юм байна гэдэг. Тэгээ оноо ойрхон ирээн рүү дахиж ирээд ирээнээс чи ирээд нэг хамаг хоол ундаа авчих штеп. Тэгээ сайхан боо моо ирээнээс юу ахуулаад дамжуулаад ахуулаад тэгээ сайхан ууцаа тавиад сайхан Монгол онны махын алтаа махч бүр илүү амттай тэгээд ямыг тавихаар энэ амт амт нөх өөр байна л гэдэг. Тэгээд Монголын мах бүр арай өөр амттай байна. Тэгээд энэ боо энэ манай эдийн амт тэгээд их гайхаад тэгээ ямар сайхан ёстой хийдэг. Тэгээ бид нар чинь нөгөө тэд нар чинь бас цай бол тийм сайн биш дээ. Өөр монголууд нэг таач бор юм тий. Тэгээ ингээд сайхан Монгол цайгаа эндээс нөгөө цай үдэг аваачаад хийгээл айгүй гой цай хийхээр чинь бүр сүлзөө гойжуулаад тэгэл космос хийгээд баярлалаа. За ингээд ер нь нэвтрүүлэг маань өндөрлөг төхөж байна. Тэгэхээр та хоёр маань бас нутгийн ард түмэнд болоод Монголын ард түмэндээ бас нэг сар шинийн мэдчилгээ дэвшүүлэх болоо гэж бодож байна. За танаас эхлэх үү. За Монголынхоо нийт ард түмэндээ сар шинийн төргийа. Тэгээд дотог усныхандаа нөгөө энэ завчрыг хэлээд үү. Арангаачуудаа, Төв аймагчуудаа нийт ард түмэндээ монголчуудаа сар шинийн баярын мэндийг хүргье. За. Уул алтайд суугаа унган нутгийн ахан дүүс. Улс Монголдоо тэнэм сайхан амьдарч байгаа Монголынхаа бүх ард түмэнд өнөөдрийн шинийн нэгний нийтээ удаа шиг үргэлж илбэг сайхан жаргалтай одоо амьдран сууж олон жилийн одоо энэ сайхан уламжлалаа дээдлэн өвгөд хөштэй хүндэт мөр ачаа одоо дэлгэрүүлэн жаргаж байхын ярил төвшүүлээ да. Ерөөл Батаршгэ. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт зочноор оролцсон 2 сайхан уран бүтээлчтэй манай Лаг телевизийн нийт ажилчдын зүгээс мөн энэ халгын хатаас нь авч гээд энэ гоо сайхны од там гэдэг энэ бүтээгдэхүүнийг эко бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөө. За энэ бол бүтээгдэхүүн маш их олон чанартай. Энэ бол одоогийн маш их бохирдолтой, гагаарын бохирдлогтой байгаа үед хүний эрүүлжүүлэх, дотроос нь эрүүлжүүлэх тийм сайхан бүтээгдэхүүн байгаа. Энийг бол Монгол Улсын гавьяа дэмж Баатар гоо хийсэн бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээ та бүхэнд маань энэ сайхан бүтээгдэхүүнийг бэлгэлээ. За ингээд манай телевизээс та бүхэндээ хүргэж байгаа нутгийн мэдчилгээ цуврал нэвтрүүлэг маань ийхүү жаргаж байна. За манай бидний урилгыг хүлээн авч цаг заваа гаргаж студид маань хүрэлцэн ирсэн та хоёртаа гялалаа гэдэг. За манай соёлын гавьяач зүтгэлтэн Суднамын Эрхэнбаяр ахын өөрөө үг аяыг зохиож өөрснөө хамтран дуулсан зүүдлэн хүлээгээрээ хэмээх сайхан дуугаар энэхүү нэвтрүүлгээ жаргая гэж бодсон юм аа. Та хоёр маань бас үзэгчдтэй айдуунагаа өргөөч.
хүлээлээ